Сайн байцгаана хүмүүс ээ. Математик хичээл эхлэхэд бэлэн боллоо. Бидний өнөөдөр үзэх хичээлийн сэдэв орой бүрээс өндөр болгох. Бидний өдөр тутмын амьдралд илбэх тохиолддог гацуур мод, пицца, хэрцэн таарус, нарс модны навч гэх мэт зүйлс нь гурвалжин дүрстэй ойролцоо бийт юм а. Ийм учраас эдгээр дүрсийн талбайг олохдоо гурвалжин дүрсээр хүрээлэн зорж болно. Учир нь яагаад гэвэл энэхүү гурвалжны илүү гарсан хэсгийг гурвалжныг гүйцээхэд дутуу байгаа хэсэгт нөхөж тавихад гурвалжныг бүрхнэ. Үүнээс харахад гурвалжны талбайг олно гэдэг нь тэрхүү гацуур мод болон пицца зэргийн талбайн хэмжээг олсонтой утга нэг юм а. Иймээс гурвалжин хэлбэртэй зүйлсийн талбайг олох хамгийн хялбар арга нь энэ арга юм шүү. Өндөр барилгын шилэн хийс ямар хэмжээтэйг мэдхийн тулд юуны түрүүнд барилгын шилэн хүрээний хэмжээг улаанаар зуръя. Элдв янзын талтай дөрвөн өнцгтийг гурвалжин төрсүүдэд хуваая. Үүний учир нь гэвэл бид бүхэн гурвалжин төрсний талбайг хэрхэн олох аргатай танилцж байгаа билээ. Алцад харагдах өндөр улсын зураг бүхий зургийг уулсын хэмжээ ямар талбайтайг олъё гэвэл тухайн уулсыг гурвалжин төрсүүдэд хуваана. Эдгээр гурвалжин төрсүүдийн талбайг олсны дараа нийлбэр талбайн хэмжээгээр уулсын талбайг олж олно. Дэлгэцэнд үнэгний дүрс байна. Энэхүү үнэгний дүрсийн талбай хэмжээг олъё гэвэл ойролцоо 3-аас 4 сонгогцөнгөөр гурвалжин дүрсүүдэд хувааж үзүүллээ. Харин энэхүү шилэн савны талбайг олохын тулд тухайн савыг хялбар геометрийн дүрсүүдэд модел хувааж өгнө. Ингэснээр энэхүү шилэн савны талбайн хэмжээг бид нар олж чадна гэсэн үг юм а. Аливаа зүйлийн талбайг олохын тулд нэгт шулуун шугамар гадна хүрээх татна. Хоёрдугаарт хүрээлс нь дотор талбайг гурвалжин төрсүүдэд хуваана. Гуравдугаарт гурвалжин төс бүрийн талбайг тооцож нийлбэр утгыг олно. Аливаа гурвалжны талбайг олж сурахад аль ч оройгоос эсрэг талд өндөр татж сурах ёстой. Иймээс гурвалжны өндөр ба эсрэг талын үргэлжлэл гэж юу болохыг дараах тайлбараас мэдж аваарай. Гурвалжны орой бүрийг 3 ялгаатай өнгөөр будъя. Гурвалжны 3 оройг бид ногоон, улаан, шар гэсэн 3 ялгаатай өнгөөр бутлаа. Үүний дараагаар орой бүрийн эсрэг орших талыг ижил өнгөөр будцгаая. Мөн эсрэг талын үргэлжлэл гэж юу болохыг сайн харцгаарай хүүхдүүд. Үргэлжлэлийг хэрхэн зурж байгааг сайтар ажиглая. Тухайн заагдсан гурвалжны хэсгүүд нь юу болохыг нэрлээрэй хүүхдүүд. Сайн байна. Эдгээр нь гурвалжны орой. Энэхүү зүйл нь гурвалжны аль хэсэг вэ? Зөв байна. Гурвалжны эсрэг талууд. Эдгээр тасархай зураасаар тэмдэглэсэн зүйлсийг бид нар юу гэж нэрлэдэг вүлээ? Сайн байна. Талын үргэлжлэл хэмээн нэрлэдэг. Харин өндөр гэж юу вэ? Оройгоос эсрэг талд перпендикуляр татахыг өндөр гэж нэрлэдэг. Өндрийг татахын тулд бидэнд
транспортер шугам хэрэг болно. Харин өндрийг татахдаа транспортерийн суурийг гурвалжны оройн эсрэг талын давхцуулан тавина. Үүний дараагаар транспортерийн 90 градусын өнцгийг заасан хэсгийг гурвалжны оройтой давхцуулна. Транспортерийн тэг заалтыг цэгээр тэмдэглэе. Харин одоо транспортерийн тэг заалтыг цэмдгэлсэн цэг болон оройн цэгийг хооронд нь холбоё. Ингэхэд 90 градусын өнцөг үүсэж байна. Үүнийг бид нар инхүү тэмдэглэдэг. Бусад оройд хэрхэн өндөр буулгахыг дараах жишээнүүдээс хараарай. Эдгээр гурвалжны талбайг олохын тулд орой бүрээс буусан өндрийг татаж сурах хэрэгтэй. Өндрийг хэрхэн байгуулах, өндөр гэж юу вэ? Энэ талаар дараах тайлбаруудаас сайтар анхаараарай. 1-р гурвалжин бүрийн мохоо өнцгийг олох ёстой. Мохоо өнцгийг тэмдэглэж үзүүллээ. Мохоо өнцгийг үүсгэж байгаа талуудыг үргэлжлүүлэн зурнаа. Зургийг сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Мохоо өнцгүүдийг үүсгэсэн талуудыг үргэлжлүүлэн зурж байна. Мөн нөгөө талуудын өнцөг болон талуудыг өөр өөр ялгаатай өнгөөр тэмдэглэлээ. Өндрийг татаж сурахын тулд бидэнд өнцөг хэмжигч буюу транспортер шугам хэрэгтэй. Цэнхэр оройгоос буусан өндрийг байгуулахын тулд эсрэг очих тал дээр транспортерийн суурийг давхарлуулан тавина. Үүний дараагаар транспортерийн 90 градусын өнцгийг заасан өнцгийг цэнхэр өнгөтэй харалтай байхаар тохируулж тавина. Транспортерийн тэг заалтыг заасан цэг болон оройн өнцөг хоёрыг хар цэгээр тэмдэглэн хооронд нь холбоход цэнхэр оройгоос эсрэг талд буусан өндөр байгуулагдж байна. Одоо ногоон оройгоос буусан өндрийг хэрхэн байгуулах талаар үзье. Транспортер шугамаа улаан талын үргэлжлэл цэг дээр тавьж 90 градусыг заасан тоон тэмдэглэгээ ногоон өнцгийн оройтой харалдуу буюу давхцуулж тавина. Үүний дараа улаан шугамын үргэлжлэл дээрх тэг заалтын дээр цэгээр тэмдэглэнэ. Ногоон оройн хар цэгийг улаан орой цэгтэй холбоход өндөр байгуулагдана. Мөн улаан оройгоос өндөр татахын тулд цэнхэр тал дээр транспортер шугамаа давхцуулж тавьсны дараа 90 градусын заалтыг улаан оройн өнцөгтэй харалтай буюу давхцуулж тавина. Цэнхэр өнгөтэй тал дээр транспортерийн тэг цэгийг тэмдэглэнэ. Үүний дараа хоёр цэгийг хооронд нь холбоно. Одоо бид улаан, ногоон, цэнхэр орой бүрээс буусан өндрийг харж байна. Гурвалжин бүрт орой тус бүрээс өндөр буулгаж болдог юм байна. Багшийн зааврын дагуу хэрхэн өндрийг байгуулж байгааг дараах зургуудаас сайн ажиглаарай. Багшийн тайлбарыг ахин нэг анхааралтай сонсоорой хүүхдүүдээ. Цэнхэр оройгоос буусан өндрийг байгуулахын тулд эсрэг очих тал дээр транспортерийн суурийг давхарлуулан тавина.
Үүний дараагаар транспортерын 90 градусын өнцгийг заасан өнцгийг цэнхэр өнгөтэй харалтай байхаар тохируулж тавина. Транспортерын тэг заалтыг заасан цэг болон орон өнцөг хоёрыг хар цэгээр тэмдэглэн хооронд нь холбоход цэнхэр ороогоос эсрэг тал буусан өндөр байгуулагдж байна. Одоо ногоон ороогоос буусан өндрийг хэрхэн байгуулах талаар үзье. Транспортер шугамаа улаан талын үргэлжлэл цэг дээр тавьж 90 градусыг заасан тоон тэмдэглэгийг ногоон өнцгийн оройтой харалдуу буюу давхцуулж тавина. Үүний дараа улаан шугамын үргэлжлэл дээрх тэг заалтын дээр цэгээр тэмдэглэнэ. Ногоон оройн хар цэгийг улаан орой цэгтэй холбоход өндөр байгуулагдана. Мөн улаан оройгоос өндөр татахын тулд цэнхэр тал дээр транспортер шугамаа давхцуулж тавьсны дараа 90 градусын заалтыг улаан оройн өнцгтэй харалтай буюу давхцуулж тавина. Цэнхэр өнгөтэй тал дээр транспортерын тэг цэгийг тэмдэглэнэ. Үүний дараа хоёр цэгийг хооронд нь холбоно. Дараагийн хоёр зургийг хэрхэн байгуулж үг чимээгүй маш сайн анхааралтай үзээрэй. Эдгээр байгуулалтаас харахад орой бүрээс өндөр буулгахын тулд нэгдүгээрт мохоо өнцгийг олж энэхүү өнцгийг үүсгэсэн талуудыг үргэлжлүүлэн зурна. Хоёрдугаарт мохоо өнцгөөс эсрэг тал дээр 90 градус үүсгэх өндөр татна. Гуравдугаарт нөгөө оройнуудаас талын үргэлжлэл дээр 90 градус үүсгэх өндөр татнаа. Өнөөдрийн багшийн заасан зүйлсийг анхааралтай сонссон хүүхдүүддээ баярлалаа. Юуны өмнө бид энэхүү ойлгож авсан зүйлсээ улам сайн баттгахын тулд дараах дасгалуудыг хийцгээе. Гэрийн даалгавраа илгээхдээ оюунлаг SQL аппликейшн руугаа нэвтрэн орно. Мөн Microsoft Teams-ийн Assignments хэсгээр гэрийн даалгавраа илгээгээрэй.